Сайн байцгаана уу. Хэрэгтэй хамтдаарс Чингис Үгтэн подкаст маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор Fantastic Production-ы Алтан Шагаах маань хүрэлцэн ирсэн байна. За сайн уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа ханд. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Манай Чингүү маань бас аль өглөөс хойш яриад ингээ бас нөгөө өвлж одоо нөгөө цар тахал гэдэг ингээ 20-тай байсаар байгаа битэр одоо ингээ хавар. За 100 ингээ уулзцааж байна. Тэгээд манай дүүгийн подкастыг үздэг сонсдог бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө ярилцлагыг таны хүүхэд наснаас ч эхлэе гэж бодож байна. Хүүхэд насныхаа гоё дурсамжтай үеэсээ уулзаач. Ер нь яг ямар хүүхэд байсан бэ? Чи өдөрч тэнэг нутгийн хүмүүс шүү дээ. Миний хүүхэд нас Хэнтэн аймгийн Жаргалтайн сум гэж сайхан зам дагуу байдаг. Сайхан нутагт одоо хүүхэд нас маань өнгөрсөн байдیں۔ Тэгээ одоо бага наснаас ахудаад ерөнхийдөө бас их шинийг гэрэл хийлдэг хайгууд хийдэг тийм л хүүхдэл байсан гэж нь боддөө. Эргээ бодохоор. 97 онд анх Хэнтэн аймаг Яргуу наадам гэж бодлоод Яргуу наадамд оролцож нэг юм шүлэг мөлөг уншаад юу л нэг инээдмийн тийм нэг юм уншаад тэгээд би нэг 2 дугаар байранд ороод тэрнээс их урам авчихсан. Хүн ер нь нэг мотивац урам авчих хэрэгтэй юм л л. Тэгээ урам аваад ер нь болохоо санагдаад. Тэгээд 3 жилийн дараа 2000 онд анх тэр чинь 6 дугаар ангид байсан. Тэгээд зүгээр л одоо би нэг арай л жоохон аятайхан дурсамжаас ярих гээд байгаа хүүхдэд. За. Тий. Хичээл дээр суужсэн чинь манай ангийн багш орж ирээд ингээл харж ирсэн л. Алуу. Чи наашраа гэх наваад л. Би л болж бүтэхгүй нөхөрөөс юм уу яас. Эсвэл арай л хэлмэгэд олмогоо байсан юм. Шүлэг мэдхүү гэж мэднэ гэсэн. Халуу ийш орох гэдэг нэг багш нарын өрөө гэж тухайн үед бид нар орхосоо ч айдаг тийм том өрөө байсан. Тэгээ ороод орсон чи баах хүүхдээ сууж. Тэгээ ороо суужсэн чинь аль шиг шүлэг уншаадах гэдэг. Тэмцээн болжсэн юм байна. Уран жиргээ гэж одоо ч гэсэн болтой. Ааха. Улсын уралдаан юм л та. Тэгээд тэрэнд ороод ихний шүлэг унсан чинь сумдаа төрүүлчихлээ. Гэсэн чинь нэг юм гоё тетрис гэж тухайн үед нэг юм эвлүүлдэг тоглоом байдаг. Тетрис нэг хавцсан авц. Хүүхдийн гарын бэлэг өгөөд. Би ээж тим авч үзээгүй ч бөөн баяр бол. Тэгээд гэртээ очиж байсан. Манай ээж багш юм байт юм л та. Тэгээд байц ээж ороо орж ирдэггүй. Чи ч одоо ямар санаа хүүхдөө яагаад хэлж мэлдэх юм бэ энэ чинь. Чи аймгийн төв рүү тэмцээнд явах гэж байгаа юм байна шүү дээ гэдэг. Юу тэмцээн гэсэн чинь уран жиргээ тухайн үед надад бол уран жиргээд явах сонирн байгаагүй. Аймгийн төв орох сонирн байсан байхгүй. Ааха. Тэгэхээр нөгөө нэг очихорч нөгөө гой 100 ундаа гэдэг. Одоо бидний хүүхэд насны гой юм тэмдэх байдаг ус учраас тэрийг л яах гэж явах хүсэлтэй. Тэгээд яг бодохгүй ер нь бас одоо аймаг руу тэмцээнд явж байгаа юм би өөрийгөө илүү сайн бэлдэхгүй л болохгүй гэсэн бодлоос ялчгүй орж ирсэлтэй. Тэгээд сайн бэлдээд өөрийгөө. Тэгээд бэлдэж аваад аймгийн тэмцээнд очингууд ч манай чинь 20 хэдэн сумтай шүү Хэнтэн чинь. Аха. 20 хэдэн сумын хүүхдүүд ирээд. Тэгээд чинь цэцэрлэгийн нас, дунд нас, ахлах насгаа 3 нас хоорондоо өсөлтдөг. Тэгээ өсөлтсөн чинь дахиад аймагт төрүүлээд. Тэгээд бөө юм болоод би ч бөө баярлалаа. Тэгсэн чинь л арай өрөөрөө тэмцээн төрүүлсэн хүүхдүүдийг хүүхдийн төлөө төгж хойд одоо ч байд юм л. Тэр хүүхдийн төлөө дараагийн өрөөнд өрж яана л гэж. За гэдэг яваад орсон чинь тэр алтан цэцэг гэж хоёр хүүхдийн төлөө дараах нэг ихч байсан. Тэгээд тэр ихч маань тэгж чинь. За одоо энэ хүүхдүүд маань улсын уралдаанд явнаа. Тийм учраас одоо хүүхдүүдийн хувц сонор тэгээ унших бичигдлэх дээр сайн анхаараарай та бүхэн гээд заавар зөвлөгөө өглөө. Тэгээд тэдэнд явна гээд. Тэг би ойлгодгоо. Улсын уралдаануудыг сайн ойлгодгоо. Юу яриад байгааг байжсэн чинь Улаанбаатар хот орно гээд. Би ч орж үзээгүй байсан. Хөө надад нөгөө хаад нөгөө хот явах нь гой санагдаад. Тэмцээн бол гол зорилго ихлэ байгаагүй л. Тэгэл сумдаа яриад нөгөө ээж аав маань хот яваал миний хувц сонор монорыг бэлдээл. Тэгээд л одоо тэр 3 сарын хэдэн байж таардаг л үү Улаанбаатар руу 60-аас сууж авал явд юм аа. Тэгээ манай сумын хүүхдүүд миний найзууд бүгдээ ингээл гаргаж өгөөл тэр их гоё дурсамжил дээрээ бодох. Тэгээд Улаанбаатарт ирээд өнгөрөө дүүр медальтай хүүхдүүд нөгөө тэмцээнд оролцож сурцсан хүүхдүүд байгаа байхгүй. Аха. Тэгээ олон хүүхдүүд найрамдал төвд амраад их олон сайхан найзуудтай бол тэгэхэд их нүд нэгдэж өгд юм лээ хүний. Ерөөсөө би тийм байдаг гэж харж байгаагүй бодож байгаагүй. Тийм нөхцөл төрхөр чи хүн чинь бас нэг юм арай өөр болж эхлэх, соёлтой болох, арай өөр нэг юм хүнтэй харьцах харилцаач агаас ахуулаад тэр өөр болж эхэлдэг юм билээ л дээ. За тэгээд нөх өсөө хүлээсэн тэмцээн маань болоод за тэгээд тухайд 14 хоног амардаг байсан санагдаж байна. Тэмцээний үеэр бол. Тэгээд 7 хоногийн дараа найрамдал дээр 7 хоногийн дараа хүүхдийн ордонд тэмцээн болоод тэгээ мөн 21 аймгийн 21 одоо шилдэг хүүхд ирж
уралдаанд оролцоод ингээ би дахиад төрүүлчихсэн. Тэгээд улсдаа нэгт орсон. Тий, улсын авраг болоод. Тэгээ бөөн баяр болжсэн, дурсамжуулаад эргээ бодоход хүүхэд насны манад хамгийн өс гэрлэгтэй тийм сайхан дурсамж байж тээ. Хөх, багштаа баярламаар. Тий, одоо олон сайхан багш нар маань байдгаа. Тэгээ бүгдэнд их баярлалт шүү дээ. Ер нь урлагийн гараа тэмчэнээс эхэлсэн үү? Яа тэр үед ялаа за би ер нь жүжигчин болох юм байна гэж шийдсэн үү? Ба магадгүй. Гэхдээ тэрээс өмнө ч тийм бодол байсан байхыг үүсэхгүй байна. Ер нь бол багасаа л урлагт дуртай л тийм л хөөхт төсөл дээ. Урлагийн. Гэхдээ яг бас жүжигчин болон тийм болно гэдэгс яг бодож байгаагүй л байсан л да. Тэгээд тэг явж ийл чинь одоо тэгэл манай шинэ үеийн амби ах боо ах гэх юм лаглаг жүжигч гарч ийл. Тэгэл тэдрийг хараад дагам дуур байдаг болол ер нь л би жүжигчин болох хэрэгтэй мэн гэж ойлгосон л да. Тэгэл сойс руу туснаа. Би бас энэ зүйлийг яриулахыг хүсэж байна. Одоо жүжигчин хүний их одоо хүнд хэцүү зүйл нь юу гэдэг. Одоо ихэнх хүмүүстэй нэг сайхан од болцсон тий олонний танил одоо ингээл бүгд ийм гэж боддог. Яг үнэндээ тий ард нь өчнөө хүнд хэцүү зүйлүүд болдог гэсэн. За ер нь бол тэр зүйлээ за яриач. Ах байханд нэг амар мэрэгжил гэж бол хорвоо дээр уусаа байхгүй шүү дээ. Амархан мэрэгжил гэж хааж байхгүй. Бүгдээрээ л хүнд хэцүү байдаг. Бүгдээрээ л хүнээс хөдөлмөр, хөлс хүч. За энергитэй одоо юу гэдэг хөдөлмөрийг өөрийгөө шатаах, өөрийгөө дайчлах, зориглох энэ болгоныг шаардж идэг. Тэгээс хүн хязгаарч зүгээр байж хагаад одоо сайхан амьдрах, зүгээр байж хагаад санхүүгийн боломжтой болох, зүгээр байж хагаад одоо олонний танил болох юм боломж бол ер нь бол байхгүй гэж ойлгож болно. Инként бол мэдээж нэгдүгээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоо энэ жүжигчин хүмүүсийн одоо хүнд хэцүү гэх юм бол мэдээж бидэрт бол цаг нар гэж бол байхгүй. Тэ одоо өглөө ажлын цагт аймаас эхлээд ороод хэд дуусна гэсэн тийм ойлголт бид нарт хэзээж байдаг. За дээрэс нь ер нь одоо тэгээд одоо олон хүүхдэл үзэж байгаа. Тэгтээ жоохон муухай хэлэх юм одоо та хэрвээ үхээд өгөөгүй босоод ирэл гэсэн дүрмтэй л ажилтээ. Их муухайгаар хэлгээд. Тэ. Та энд ажиллаа хийж явах хэрэгтэй болохоос чинь твтэх боломж байхгүй. Тэ би өвдөх сонь биш. Ер нь л юм. Гижээж л уран бүтээл төрнө. Тэрээс биш одоо тэгэл одоо та нэг юм няцаад л ингээд л бэлцгнаадлах юм бол. Саврын бүтээл гарахгүй шүү дээ. Ер нь хүчтэй те амраал завтай үедээ хийн гэж бүх хүчээ дайчил хийхгүй бол ер нь тийм гой гой орон бүтээлээд гарахгүй байна. Тий, завтай үе ер нь их ховордоо тэгээд алга өөрийгөө бэлдэж ингэж явахгүй бол болтгүй. Танд одоо мөрөөддөг одоо дүр гэж байдаг уу? Би одоо тим дүр, тим хүний дүр жүжиглэж үзэх юмсан гэдэг. Одоо тим хүний дүр гэхээсээ илүү яг нь Ромео Жюльет гэж жүжиг байдаг л да. Тэрний Меркуцио гэж найзын дүр гэдэг. Ахан тийм гоё тэр Ромео Мормед нь тоглохгүй хөө. Тэр найзын их гоё. Би найзын дүр тоглох дуртай. Гэж мөрөөдөл байдаг л да. Тэгээд би бас эдитэн нэвтрүүлэг дээр энэ ярьж ирсэн. Найзын дүр их гоё. Найз хүн гэдэг чинь их гоё шүү дээ. Одоо бие биенийг нөхөж чаддаг тийм ээ. Бие биений хэрэгтэй үе зогсож чаддаг. Тийм хүнийг найз гэдэг учраас найзын дүрт их тоглох дуртай. Та тэгээд ер нь ихэнх одоо муу дүрийн одоо бүр жинхэнэ одоо топууд гэж хэлж болохоор ер нь бол хөвчлэн муу дүр тоглодог. Муу дүр тоглоход ер нь яг ямар байдаг вэ? Гэтэ би ингэж боддог шүү дээ. Муу дүр илүү ингэж гоё илүү хүчтэй байж ич сайн дүр илүү тодорж гарч ирдэг. Сайн байна. Чи зөв бодсон байна. Тэгэж нэг ажиллагаатай. Одоо муу дүр бол муу дүр гэх юм уу тий нэг эсрэг талд байгаа буруу бодолтой хүний дүр тоглохын тулд тэнд чинь бас сайн одоо хичээж сайн үзий ядагдчихэж л мэдээж нөгөө гол дүр маань одоо бас товоо гэх юм уу гоё харагдаж ингэж тоглодог шүү дээ. Учирс үе яг тэгээд надад бас тийм айхтар олон ч бол эсрэг зүж бас байхгүй л дээ. Тэ байгаа. Юу миний л одоо мэдэх юм бол одоо тоо 37 дугаар тоочиг зүрхний хилээ идэр дээр. Гэтэ надад л амар гоё санагдчих дөрвч. Тэр миний бас ингээ эргээ харахаар сонирм. Жамин гээд одоо зүрхний хилэнгийн залууч эхлээл эсрэг талд амар тийм манжийн талд байгаа юм шиг байж байгаа. Сүлд их оронд доордог тийм дүр байна. Нэг тоочгийн галтын дүр бол ер нь бол гэр бүлийнхээ төлөө юм хийгээд яваад байгаа хүн гэж бодоод байгаа шүү дээ. Тэр бол тэрэнд хүмүүс үзий ядагдаад байгаа шүү. Дээр үед мантахад цаатан тоглож исэн дамжаагааг ингээд яаж исэн гэсэн. Одоо муу дүр тоглоод тэгээд ингээд тэр үед ингээд зүгээр ингээд гадуур ингээд явж хат ингээд хүмүүс чолоо шийддэг байсан ингээд. Тэгээд би тэрийг аав ээжээс сонсоод гайхчихсан. Одоо бол яах вэ? Бас тиймэрхүү зүйлүүд бас харагдах байхгүй. Зүгээр яг нь чолоо шийдгээс гадна одоо яагаад тэгсэн юм гэсэн ингээд хүмүүс уулзгаар асуудаг. Тэгээ гайгүй дээ. Тэгээд хүмүүс ч одоо ерөнхийдөө бол одоо нэг ихэнхдээ бас нэг юм уран бүтээлийг хүмүүс ч ойлгодог тийм үстэй тийм болцсон юм чинь.
Тэгээд юу одоо чи эсрэг дүр юм чи тийм юм гэсэн хандлага бол байхгүй л дээ. За өсвөр насны хүүхдүүд та зөвлөгөө өгөөч одоо ингээд яг бидний одоо яг одоо над чиг хүүгүүдийг та ер нь яг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? За яг зүгээр одоо хүүхдүүд маань тий эрэгтэй хүүхдүүд маань одоо том болоод мэдээж одоо над шиг аав ахын дүүгээ аав шиг аяр ах шиг одоо ийм аауд болно. Тэгэхээр аав болохын тулд мэдээж эхлээд сайн одоо хүн мундаг залуу гэж сайн болно шүү дээ. Тэхийн тулд мэдээж одоо эрдэм боловсралтай, эрүүл ширэг бие хаатай тийм ээ. За тэрнээс гадна одоо бас хүнийг хайрладаг. Одоо хүүхэд яг мэдээж бид нар баг байхдаа нэг аавгаа маш хайрладаг, ээжигээ хайрладаг, дүүгээ хайрладаг, ах ээжигээ хайрладаг. Яг энэ хайр шиг адилхан бусдад бас энэ хайрыг түгэж чаддаг юм зөв хүн байж гоё эр хүн болох болов уу гэж хан бодож байна. За бусдын нэг мэдэхгүй. Бусдын бол мэдээж хүн зураач болж болно, жүжигчин болж болно, цагдаа болж болно, юу ч эсгэж болж болно. Энэ бол тэр хүний өөрийн асуудал. Хувь хүний асуудал талаасаа бол мэдээж одоо хүн тийм байж ижил мундаг эр хүн байх байх та гэж бодож байна да. Тий. Миний мэдхийн та бол нэлээд цэвэрч хүн. Би ингээд тантай ингээд зөндөө таарж исэн. Манай ээж маань хүртэл таны машин суугаад хүүх үнэхээр цэвэрч хүнгээ ярьж исэн. Та цэвэрч байхаа тухай яриач. Энэ хүмүүс цэвэрч байх хэрэгтэй юм. 21-р зуун шүү дээ. Тийм ээ. 20-р зуун байсан бол бас арай өөр байх магадлал байсан л баг. Хүндрэлтэй бас гүйц амар хүчлийнхаа төвшин арай доогор гэсэн бахал да. Одоо ч 21-р зуун. Тэгээд дээрэс нь одоо бидний нөгөө хүмүүс од энэ гэдэг. Би сэрэн зэх жоохон нэг тиймхэн. Одоо би өлтрээд од биш шүү дээ. Зүгээр олон хүн мэддэг юм баггүй. Олон хүн энэ жүжигчин залуу явж байгаа гэж мэддэг юм шүү дээ. Олны таньдаг ярьдаг юмтэй. Энэ ойрхон боловч. Тэгэхээр намайг харж байгаа олон мянган дүүнер маань байж байгаа. Намайг харж байгаа олон мянган үе тэнгийн найзууд маань байж байна. Намайг харж байгаа олон ах эгч нар олон хүмүүс намайг харж байгаа. Тэгэхээр би тэрний нүдэн дээр одоо цэвэрхэн цэмцгэр тийм ээ байх хэвээр гжиж үлгэрлэн дуурайлуулах юм аа. Эндээс авна шүү дээ. Тэгэхгүй би нэг юм ухаан, би нэг юм бүтэхгүй яваад ах юм бол намайг харж байгаа дүүнер яаж үсэх юм. Яг л энэ ах ингэж яхад би ягаа болдгоо гэж бодвол болохгүй шүү дээ. Харин энэ ах ингэж гоё явбал би гоё явна гэж бодвол илүү гоё л гэж бодож байна. Яг л энэ ах шиг болох юмсан гэж. Ядаад үгүй. Олон хүүхдэд тэгж чаддаг байх. Бидний нөгөө хүүхэд байхад чинь тэр нэг юуг кино гардаг байлаа. Солонгос драмуудлыг ийд гарч ирсэн юм л да. Тэр нэг зочд буудлын эзэн, анхны хайр тэргээл чануу мануу гэл яг тэр залуучууд солонгос залуучуудыг гарч ирснийг харж байхад дандаа юм гоё цэвэр цэмцгээ гоё хараг. Би боддогс. Тэр их гоё юм байна да. Энэ жүжигч их гоё юм байна. Яг ийм л болох хэрэгтэй байна гэж боддогс шүү. Тий. Тэр бас тийм үлгэрлэн дуурайлах хэрэгтэй байна шүү дээ. Хаа. Танд шантрах мөчүүд үед байсан уу? Яг тэр үедээ юунаас ирч хүч авдаг байсан бэ? Одоо юуг нуухад байлгүй явах таханд хүн юм чинь одоо ядрах мэдээж стресс болдох одоо нойргүй ханах тийм ээ олон юм мэдээж амьдралж байгаа шүү дээ. Орон бүтээлээ үйдэж гисэн одоо мэдээж тийм гаралгүй яах. Гэлээгтээ тэгж ядрахаас өмнө надад тавьсан зорилго байгаа байхгүй. Ахаа. Тийм үү. Тэрнээс өмнө би ядрах гэж байна. За ингээ уран бүтээл хийгээ яв. Өдөр шинэ бижгэн. Тэгээ энэ ядралтан дээр очлаа гэхэд энэс өмнө тавьсан зорилго маань намайг энийг ханыг дагуулаад цааш наваа гэсэн үг байхгүй. Би энэ уран бүтээлийг яаж хийж байгаа л хартан гарна. Ямар нэгэн байдлаар гарна. Гэт бодсонд бол тэр замд таарж байгаа ядрах, сулдах, уурлах, бухимдах тэгээд хэр бол нэг сонирн биш. Таваалах. Зорилгодоо үнэнч байж ижил ард нь гарахгүй бол тэгээд нэмэргүй шүү дээ. За, продакшныхаа тухай яриач одоо 2008 оноос эхэлж байгуулагдсан. Тэгээд одоо ямар ч шинэ уран бүтээлүүд гарч байна. Тэгээд бас маш нууц 3 гэж гарах уу? Гаргана да. Ааха. Гарах баха. Тэр талаар ханаадаг мэдээлэл өгч мэдэхгүй байна. Маш нууц 3-ын талаар л. Одоо бол бид тэр түүхэн 7 ангитай кинонд орох гэж байна. Тэгээд энэ киноны тал дээр одоо хүүхдүүд ч тэр мэрэгжлийн болон мэрэгжлийн бус жүжигчид ч гэсэн ялгаагүй мөн кинонд одоо ажиллах сонирхолтой, киноны арын албанд ажиллах сонирхолтой бүх төрлийн ажил мэргэжлийн хүмүүсийг бид
урьж байгаа. Тэгээ www.fantasticproduction.cgm гэсэн вебсайтаар ороод энэ дэр ажиллах бүх зүйлсүүд байж байгаа. Тэгэд нээлттэй ажлын байранд одоо нээлттэй төрийн сонгон шалгуулалтанд урьж байгаа. Одоо тэгээд ажил эхлэндээ. Canon Prop явагдчихсан. Би бас өөрөө Canon Prop гэсэн байгаа. Тэгээ өгнө одоо өгөхөд ямар ч байсан асуулт өдрөө уншаал хараал өстө орчих юмсан. Яг нөгөө нэг одоо хуучин бол Prop-ыг мэдээж заавал нэг ийм өрөөнд ч юм уу ингээл нэгээр нь оруулж ирэл хараал ингээл гаргадаг байсан бол одоо ч сар тахлын ковид үе учраас бид нар бас онлайнаар л ажиллаж байна л да. Тийм. Амар амархан ойлгомжтой бүр үнэхээр гоё юу асуулт байна тийм. Тэр нь бол хөөх өстө гоё хийжтэй гэж. Тэгээ амар жоохон хөнгөлөх байдалтай гэж яахгүй бол тэгээд болчихё л дээ. Түүхэн Canon тоглох гээд бүгд л өсөө орголаад. Тий, одоо нэг юм урт төстэй л болчиход шүү дээ бүгдээрээ. За чи подкаст одоо ингээ хөтлөөд подкаст хүнд хүргэх ямар байна? Үр дүн чамд яаж мэдэгдэж байна? Подкаст ингээд хийгээд ингээд би баг их юм сурдаг байхгүй одоо ингээд ярьж явах та ингээд хүний ярьж байгааг сонсоод ингээд зөндөө олон хүмүүстэй одоо ярилцаж үзлээ бас 20 хэдэн хүн гэдэг чинь. Тэгэд ингээд хүүхдүүд ингээд бас их юм сурж байгаа хта гэдэг. Тэгээд бас ингээд нэг удаа ингээд подкастаа оруулахгүй ингээд бас удсан байхгүй яг би тогтмол өдөр 6 дахь өдөр алгаа оруулаа тий. Тэгсэн чи ингээд хөө ингээд подкаст чи яач ба. Ингээд тасалчиж байгаа юм уу гэд тэрийг сонсоод би ингээд амар их баярлж ирсэн. Гоё уусаас тий. Амар гоё. Намайг бас ингээ хүлээдэг те өсөн хүлээдэг хүмүүсүүд байд юм байна гэдгийг мэдхээр бүр амар ажиглалтай. Жинхэнэ ирчвч аваад. Яг ялгаагүй бид нар ч гэсэн тэгэл нөгөө танаа кино яаваа одоо гарахгүй мүү одоо хүлээгээд байна штэ тэрэгдэг тийм гоё гоё үгнүүд ирнэ л дээ. Тэгээд гэтээ ер нь гоё сайхан муухай хоёр тэнцчээж л бас явна. Дандаа сайхан хэлж болохгүй штэ. Тийм би бас нэг удаа муухай коммент ирсэн юм аа. Надад ерөөсөө ирдгээс байхгүй юу. Тэгээд нэг удаа жоохон бас муухай нилээ муухай. Тэгэд би тэрийг хараад нэг сэтгэлээр унаагүй байхгүй юу. За угаасаа ингээл хаанч явсан ингээд байж идэг юм одоо л над дээр яг ирж байгаа цаг нь л болсон юм байна да гэж бодоод амар тэгж л хүлээж авсан. Ерөөсөө тэгээд тэрийг одоо нэг юм болгож тоох ерөөс алга байхгүй. Хийж байгаа аливаа юм хийж байгаа хүн болгон заавал саадтахаар заавал одоо юу байдаг. Нэг юм өнтгөлсөн одоо юм заавал нэг өндөгнөөс хүртэл гарах гэж үзсэн тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр тэр болгоныг заавал тэрнтэй бас мөн усталт ярьдаг байхгүй. Таныг бас олон ээж нар сайн аав гэж мэднэ. Тэгээд хүмүүсүүд ч гэсэн алтан шагаа жүжигчин бол өстой сайн аав шүү гэж ярьдаг. Та яг хэр сайн аав бэ? Тэгээд энэ аавуудад тас зөвлөгөө өгөөч. Бас кино уран бүтээл жүжигчин өний хувьд бас цаг зав ер нь хэрэг гаргаж чаддаг бай. Одоо ах нь ч тэр талдаа чихмүү аав та. Тэг. Одоо амжихгүй ер нь өглөө гараад мэдээж ороо орно. За тэгээд боломж болтол хамт байхыг мэдээж бодлого л явах гэдэг. Дандаа тэгээд чаддгүй. Яг үнэн л хэлээ. Одоо худлаа яриад би тэгээд явах. Гэхдээ хичээчт сүүлийн сүлд мэдээж тэр одоо үр хөвгтийнхаа төлөөл бүх зүйлийг одоо зориулсан шүү дээ. Миний зорилго л ерөөсөө л юм. Тийм. Миний хийж байгаа бүх алхам, бүх үйлдэл, миний амьсгалж байгаа бүх асуудал зөвхөн тэр дөрөв төлөөл байхгүй. Тийм. Тэрнээс биш би өөр хөдөлгөөд байгаа юм биш. Ингэж л хариулж ийдэ. Тавчханда. За. Анх ер нь яг жүжигчин болоод кино тоглож байхад яг ямар байсан бэ? Хэцүү. Сэтгэлээс мэдрэмжээс аваад хэцүү байсан. Яагаад юу хэцүү байсан? Уу ханаа тэгэл олон асуудал байна шүү дээ. Кинонд тоглож жүжиглж чадахгүй гэсэн үг байхгүй. Аха. Жүжигчин болоод төгслөө гэдэг чинь лагун болчих юм шүү дээ. Би дөнгөж хангад хутган аваад гарч байгаа шүү дээ. Тэгэл одоо олон сайхан найзуудынхаа тусламжтайгаар л ард нь гарч байгаа юм л да. Одоо манай найрлагч Тамир те. Манай Баярбат Бацаахан одоо манай продакшны алдраа одоо барсаа те. Манай мундаг найзуудын ачаар л ард нь гарч байгаа шүү дээ. Тэрнээс биш би лагта би ганцаараа ерөөсөө амжилтанд хүрэхгүй. Заавал миний ард баг байж ээж яг манай продакшн өөрөө байд. Би биш бид гэж. Хэзээ ч хүн нөгөө нэг ганц мод гал болж хүндэлж болохгүй. Олон мод нийлж чадчих. 5 сум 1 сум хугарна 5 сум хугахгүй гэдэг. Ингээд олон жишээ байгаа шүү дээ. Гоё жишээ. Адилхан ялгаагүй агаар нэг гэсэн үг л дээ. Тэгвэл продакшныхаа тухай гоё хөгжилтэй гоё дурсамжтай үйл явдлаас авалцаач. Одоо бид нар 10 гаруй жил болж байна да. Тэгээд продакшн маань байгуулагдаад. Тэгээд одоо энэ хугацаанд юу өсөйг үзэхдээ зөндөөл одоо хөгжилтэй кино маань дээр янз янз зээл юм байд. Тэрнээс одоо сорчилж ярих л удаас яг толгойд фак гэж очихгүй. Харин яг их л хөгжилтэй л байдаг. Шулуухан дахид бид нар ерөөсөө өөддөг.
Яг мэдээж хамгийн гол юм бол ажлыг гэж бодож явах хэрэгтэй. Байнга тэр үед бол нөгөө найз төгөлдөг асуудал байхгүй шүү дээ. Хоошин тавигдана. Тэр үед бол удирдлага одоо янкны хариулагч, продюсер, жүжигчин гэдэг юм статусандаа орно гэхээс биш. Би Тамирагийн өдөөс чи одоо гэж ингэж болохгүй шүү дээ. Тийм би жүжигч учраас хариулагчаа гартал бариулна гэсэн. Ийм л зарчмаар ажилдаг. Ер нь яг ажил дээр бол яг л ажил шиг хүнээс үг сонсож сурах хэрэгтэй. Тэр чи айгу одоо манай хандуугийн подкастыг уншдаг одоо дүүнэртэй хэлэхэд хүнээс үг сонсож сурах хэрэгтэй. Чамайг мууч хэлсэн, чам руу хараасан ч гэсэн, ууралсан ч гэсэн, чамд учралж ярьсан, зөөсөн ч гэсэн энэ болгоныг сонсдог чадaltaй байх хэрэгтэй. Муу хөлөнгөд өдөөс нь ингэж байж болохгүй. Тэ? Эсвэл ингээ гонгийн готраад байж болохгүй. Сонсох хэрэгтэй. Яагаад ингэ намайг ингэж хэлж байна? Яагаад? Нэрэл би бас нэг алдаа гаргасан юм бол хүн алдаагаа мэддэг гэж байгаа байхгүй. Олоод энэ бүтээд энэ л гэдэг. Гэтэл бас нэг өөр хин нэгэн бидрээс гадна энэ хорвоод чинь 7 дээр бүхэн амьдарч байгаа шүү дээ. Тэд нар юу ч харахыг мэдэхгүй юм чинь. Тэгэхээр бас алдаа дутагдлаа сонсож ойлгож авах хэрэгтэй юм шиг. Та жүжигчин болоог байсан бол яг ямар мэрэгчлээ хүн болсон байхсан? Хана хүчний байгууллага хүн болох байсан баг та. Та бас буудагч те буудаг. Их дуртай шүү дээ. Тэгээд хүүхэд байхдаа ерөнхийдөө манай ангийн л ихэнх цагдаа болно гэдэг гэсэн. Тэгэл одоо манайхаас бол нэг найз маань цагдаа болсон. Бас явж байгаа. Сайн цагдаа болсон явж байгаа. За одоо тэгээд бус нь янз бүрийн мэрэгчлэлтэй л болдог юм л дээ. Энэ дээр хүүхэд насын мөрөөдөл гэдэг сайхан зүйл байдаг тийм. Би заавал тийм бол. Гэтэ би мөрөөдөлд хүрсэн ч боддог. Жүжигчин болно гэдэг бол миний мөрөөдөлөөс л. Тэгээс заавал бид нар очиод яг мэдээж Оскар авах гэсэн бодол хүн болгон дотор жүжигчин болгоны дотор байдаг зүйл чинь шүү дээ. Гэтэл хахан зүгээр хамгийн энгийн бодол бол би жүжигчин болно гэсэн мөрөөдөлтөд хүрсэн. Мөрөөдөлтөд хүрсэн жүжигчин болсон. Одоо тэгвэл яг ямар зориг мөрөөдөлтэй байгаа вэ? Оскар аванда. Оскар. Би биш юм агад миний дараагийн дүүнэр авах хэрэгтэй байхгүй. Энэ замыг гаргаж өгөх хэрэгтэй гэсэн зорилго байдаг. Заавал би нэг авах болохгүй. Заавал алтан жагаа очиод Оскар бариад авлаа шүү. Гэхдээ гоо юм биш. Энэ зам энэ юуг нь хөгжүүлж өгөх хэрэгтэй. Ядаж бид нар одоо тэр хан дээр Оскар аваад бид нар наанаас нь ядаж нэг энэ гэрэл хүртэл гүрийн тавьж өгөх хэрэгтэй. Дараагийн дүүнэр маань гарчаад тэр ханы наадлыг тавьж өгөх. Дараагийн дүүнэр маань гарчаад Оскар дээр яг гүрийн тавьж өгөөл дөрөв дүүнэр маань очиж Оскар гэж авах нь шүү дээ. Гэдэг юм уу? Ханаа мэдэхгүй байна. Гэтэ Монгол хүний авиас бэлэг одоо юм дутхгүй дээ. Одоо монголчуудаас соёл өөдөд гараад. Оо юм бол тийм манайхан мундаг шүү дээ. Юм жүжигчд манай найрлагчтай жүжигчд операторууд бүгд л мундаг. Тэгж бодож байна да. Миний мэдэх бол нэрээ фантастик продакшны кино бол бусад яг үндэ бол надад бол хамгийн гоё санагддаг байхгүй юу? Тав баярлалаа. Ингээд бусдын ингээ үзэнгүүт жоохон сониндуу. Гэтэ ингээд фантастик үзэнгүүт бүр ингээл сонирхолтой. За тэгж бодохгүй шүү дээ. Хоёул хэрэгт орох яа. Хүмүүс үзчихээ уурлах бай. Бүгд чармааж байгаа, бүгд чижээж байгаа хандаа. Гэхдээ тэгж алдаа оноо дутагдaltaй манайд ч байдаг. Нөгөө талд ч аль талдаа л байдаг. Гэхдээ энийгээ дараагийн хуран бүтээлээ засаацсаал явах хэрэгтэй л доо. Яг хөө миний л хувьд бус хүмүүсэд яг бас өөр бодлоо. Миний хувьд бол номер 1 бол фантастик продакшн. Үнэхээр гоё. Найз уу. Чи айлын том билүү? Би айлын том. Айлын том. Доороо ч 2 дүү. Доороо 2 дүүтэй. Хаан ч гэсэн айлын том, доороо 2 дүүтэй байхгүй. Нэг эрэхтэй нэг эмэгтэй. Тий яг тэгж. Ер нь айлын том хүүхд гэдэг бол тэгэл бүгдийг л хийн штэ. Хариуцлах гэдэг. Бүгдийг л хийн штэ тэгэл. Одоо дүүнэрээ, ээж аваагаа дүүнэрээ өөр хүүхдээ гэл бүгдийг л одоо зохицуулж авч явах. Найдвартаар талд байх хамгийн том гол гүр ялтчихгүй л одоо. Айлын том хүүхчүүд. Бүх юмыг л амжуулах хэрэгтэй болно. Хэрэгтэй болно даа л тий. Гэр бүлийнхаа ажлуудыг амжуулна. Тэнгүүдээ подкастаас хажуугаар амжуулна. Дүүнэрээ харна тий. За ингээд Чингис хүүхдийн подкаст маань энэ үрээд өндөрлөх цаг маань болсон байна. Тэгээд танд нэмж хэлхийг хүссэн зүйл байна уу? Дүүдээ амжилт хүсье да. Тэгээд яг хуу ер нь хөөдөө нөгөө нэг интернет одоо энэ сошиал орчин хөгжсөн цагаас хойш бол янз янзын подкастууд, янз янзын юмд гарч байна. Олон юмд орж үзсэн. Гэтэ чиний подкаст их гоё подкаст байна. Ингээл мэдээж нөгөө хүүхэд насны хамгийн одоо гоё зүйлүүд гигийн хүсэл байдаг байхгүй. Хүсэл мөрөөдөл байдаг. Би ийм болно. Тэр хүн шиг ийм болно. Энэ ах шиг ийм болно. Ийм машин явна. Ийм Монголын сууж үзсэнтэй гэл дандаа ингэж бодож явдаг. Энэ их хамгийн гоё нас бол хамгийн гоё үе бол хамгийн одоо гайхалтай зүйл хүүхэд нас байдаг. Хүүхэд нас энэ бол ямар ч хэрэг уртдаггүй, цав цагаахан нэг юм цагаан цаасан тэр ингээд балаар аз жаргал гэж үчих юм аз жаргал. Уйтгар гоног бичих уйтгар гоног болчтой шүү дээ. Яг л ийм л зүйл байдаг хүүхэд нас гэдэг. Хамгийн гоё дурсамжууд хүүхэд наснд үлдсэн байдаг. Тэм учраас хүүхэд насаа нөгөө хайрлаж яваа гэдэг бодож хүүхэд насаа ер нь хайрлаж явах хэрэгтэй. Тэгээд одоо энэ наснда гоё. Гэхдээ нөгөө нэг сайн сурч, сайн боловсрч тийм ээ. Одоо ирээдүйд өөрийгөө ирээдүйн дээр том зорилгын төлөө өөрийгөө бэлдэх хэрэгтэй үе бол хүүхэд нас. Тэм учраас
одоо манай Чингүүний маа дүүгийн подкастыг үзэж байгаа бүх хүүхдүүдтэй тэ хичээгээд сайн сураад мундаг эрдэм боловсралтай эдэн мэдлэгтэй мундаг хүн болоод эрүүл чирэг бие хаатай болоод тийм ээ. Ингээд одоо нэг их гоё үг гэж эх орондоо хэрэгтэй гэж. Энэ их айгуу гоё үг байхгүй. Эх орондоо хэрэгтэй. Ээж аавдаа инэрлэлтэй тийм. Ийм хүн болоорой гэж үнэртэй. Өсөө өрөө тэг бүгдээрэнд нь амжилт хүсье дүүд амжилт хүсье. Баярлалаа хаа. За тэгээд бас манай Nano International-ийн хамт олоос манай чоччод гарын бэлэг. Оо за. Тэгээд танд яа. хүрдээсэн маш Бас баярлалаа. бэлэг байж тээ чим. За ингээд Чингис Сүхтэн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд баярлалаа. Баяр таа.